Хүний хамгийн том айдас хийгээгүй зүйлдээ харамсах. Хийсэн зүйлдээ харамсал бол зүгээр л цаг хугацааны ирэхэд сургамж, туршлага болж үлддэг. Харин хийгээгүй зүйлдээ харамсах бол насан туршийн сэтгэлд тод үлдэх, гэмшил, харуусгал, харамсал болж үлддэг. Таад магадгүй сонсон лагтай эмээ өвөө, аав ээжээсээ те юунд харамсдаг вэ гэж асууад үзээрэй. Хийгээгүй зүйлдээ тэрийг тэгсэн бол гэж харамсдаг. Би Японд ахтаа байсан нэг Япон өвгөөс асууж ирсэн. 60, 70 настай хаа. Та яагаад одоо ажиллаж байгаа юм бэ гэсэн. Харин би залуудаа нэлээд сайн хөдөлмөрлөж чадаагүйгийнхаа горийг одоо ажиллаж байна гэж надад хэлсэн. Одоо би хүүхдийнхээ сургуулийн төлбөрийн төлөхийн тулд одоо ингэ ажиллаа явж байна. Бас гэрт минь хоол байхгүй. Их нэртэй мөнгө авчихын тулд ажиллаж байна гэж хэлсэн. Тэгээ тэр өвөө надад тийм болохоор залуудаа хөдөлмөрлөөрөө гэж хэлсэн. Миний хувьд бол энэ бичлэгийг би хийгээгүүдээ харамсахсан. Яагаад вэ гэвэл би ютубер болно гээд 2 жил бараг зорилго тавьж байна. Би хийхгүй зугтаал байна. Урт бичлэг хийх хэцүү юм байна те. Би ингээд 1 минутын рeel богино бичлэг хийх ёстой төрөлхийн хүн юм байна гэж бодсон. Тэгвэл тийм биш. Энэ бол зүгээр шалтгаан байсан. Үр дүн гарахгүй байх вэ гэж айсан, цаг алдах вэ гэж айсан. Харин цаг өрөх юм болов гэж айсан. Тэгээд тэр бол айдас биш. Хамгийн том айдас бол ирээдүйд хийгээгүүдээ харамсгал айдас. Би өнгөрсөнд яваа 2026 онд би YouTube дээр тэгээд ютубер болсон бол тэдэн сабскрайбер болсон бол одоо энэ цаг үед бүр ингэж алах байсан байж тээ гэж бодно. Тэгээд харамсаад явах байх. Тэрийг бол би бодхоос ч айж байна. Тэгээд би тэрийг бодлоос айсандаа одоо ингэ бичлэгийг сууж байна. Тэгээд ямар контент хийх юм бэ гэж би бол өөрийнхөө туршлага, мэдсэн сурсан зүйлээ хуваалцсан. Би тэгэл хэрэггүй болоо тийм мэдээлэл хуваалцаад байхгүй байх гэж найдаж байна YouTube дээр. Айл алах үнцийг хуваалцсан. YouTube дээр угаасаа тийм контент үнцэнтэй хүн YouTube борж ядаж үнцэнтэй урт контент үзхийг хүсдэг. Мистер Бист хүртэл 100 200 бичлэг оруулсан. Тэр бичлэг яваагүй. Минийх бас тэгж магадгүй. Би одоо 200 хэдэн бичлэг оруулсан. 2000 хэдэн зуун сабскрайбтай. 100,000 сабскрайбтай болох зорилго тавьсан. 200 хэдэн бичлэг оруулсан ч гэсэн хангалтгүй байна. Тэгээ би өөрчлүүлж чинь, хийж чинь шадрахгүй байх болно. Энэ бичлэгийг маань 100 хүн үзсэн ч just do it би өөрчлүүлнэ. Тэгээ манайхан сабскрайб дарж дэмжээрэй. Одоо тархиндаа бодож байгаа тэр зүгтаагаад байгаа зүйлээ заавал хийгээрэй. Би та хэд мэд чинь та хэд нэг зүйлээс зүгтаагаал юм. Яг хийхээс нь зүгтаад энэ хойшин тавиад. Та энэ бичлэгийг басаа шууд хийж эхэл. За тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.